Баг нуурын хувьд бол одоо зөвхөн төвийн эрчим хүчний нүүрс нийлүүлэхээс гадна энэ дээр одоо нүүрс химийн үйлдвэр технологийн паркын зохицолбор байгуулж энэ дээр бол бид нар химийн нүүрснээс гардаг химийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, аж үйлдвэрийн түүхийд үйлдвэрлэх, за энүүгээрээ нэмэн өртөг олох, ингээд үйл ажиллагаагаа өргөжүүлээд энэ баг нуур бол цаашдаа алдагдaltaгүй ажиллах ийм стратеги боловсруулад ажиллаж байгаа юм. Нийтдээ 6 байршил дээр аж үйлдвэрийн парк байгуулна гэж төлөвлөсөн байсан тийм. Нэг нь бол энэ баг нуур дээр түшиглэх гээд байгаа гэж ойлгож байгаа. Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд 6 стратегийн одоо ач холбогдолтой орд газар байгаа. Энэ орд газраас гарч байгаа эрдэс түүхийд баялагтаа тулгуурлаад бид нар 6 байршилд үйлдвэр технологийн парк энэ загвараар одоо аж үйлдвэрийн гинжин хэлхийг бий болгож нэмэн өртөг шингэсэн аж үйлдвэрийн түүхийд бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэр аж үйлдвэрийн үндсэн түүхийдүүдэд хувийн хвшлээд эцсийн түүхийд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгох энэ загварыг үндсэндээ одоо үйлдвэр технологийн парк товчхондоо ойлгож болно. Нэгэнт одоо бид нарт ингээд нөөц баялаг нь байгаа тохиолдолд бид нар боловсруулалгүй ингээд шороо тээвэрлээд хямд үнэтэй зарж яхаа оронд тэр боловсруулад аж үйлдвэрийн үндсэн түүхийд үйлдвэрлээд тэрийгэ экспортлох, тэрийгэ одоо аж үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой хөрөнгө оруулагчдад одоо найдвартай хямд түүхий дээр хангаж үйлдвэрлэл явуулах боломжийг хангаж өгөх нь энэ бол нийт улсын эрхт бол нийцж байгаа ийм зүйл юм. Эхний ээлжийн үйлдвэр нь бол энэ нүүрс пиролизийн үйлдвэр буюу хөх нүүрс үйлдвэрлэх үйлдвэр байгаа. Энэ үйлдвэрийн тэцүүгийн ажил хийгдээд одоо 30% явж байна.